Сайн байцгаана залуусаа. Бид компьютер авахдаа юунд анхаарах ёстой вэ? Энэ талаар ярилццгаая. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Энэ удаагийн хичээл ерөөхдөө бус хичээлээс бол арай л удаан байж магадгүй. Яагаад вэ гэхээр энэ бол мэдээж таны хамгийн дуудлаа 1-5 жил ашиглах ажлын чинь багж буюу тэр компьютерийг сонгоход тусалж байгаа болохоор нэлээд тийм дэлгэрэнгүй маягаар энэ удаа тайдтайг ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр ерөөхдөө бол бид нар бол хамгийн түрүүнд десктоп авах уу, ноутбук авах уу гэдгээ мэдээж тодорхойлсон байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бол десктоп болон ноутбук хоёрын хоорондох яг ялгаа нь юу вэ? Давуу тал, сул тал нь юу вэ гэдгийг ярилцъя. Тэгээ ерөөхдөө бол ноутбукийг ноутбук гэж бас нэг хүмүүс яриад байдаг хэллэг байдаг тийм ээ. Тэрийг ерөөхдөө бол тайлбарлахад бол ноутбук нь бол энгийн хэрэглээнд байгаа зөвхөн компьютер гэлж байгаа. За лаптоп бол энгийн хэрэглээнд бөгөөд зөөврийн тэгсэн мөртлөө бас арай илүү хурд хүчин чадалтай компьютер ерөөхдөө бол ажлын хэрэглээнд гаргасан зөөврийн компьютерийг лаптоп гэж нэрлэж байгаа. За ерөөхдөө бол энэ Google дээр бол мэдээж гарсан хайлтуудыг бол хэдүүлээ үзээд энэ дээр ерөөхдөө бол биш хүмж саналаа өгөөд өвчл бол арай илүү зүгээр ах гэж бодож байна. За одоо чинь та нар энэ зурган дээр харж байгаа all in on PC юм тийм ээ. Одоо бүх юм нь багтцсан. Бараг л ерөөхдөө бол ноутбук шиг мөртлөө десктоп ч юм шиг иймэрхүү компьютерд байдаг. За иймэрхүү компьютер ихэнх нь юу байдаг вэ гэхээр ноутбуктэй адилхан үзүүлэлттэй байдаг. Ерөөхдөө бол mobile chipsetтэй байдаг гэсэн үг. Тийм болохоор яаж ч гэсэн нөгөө тэр дан тусдаа процессорт десктопыг бол үзүүлэлтээр бол гүйцэхэд бол хэцүү гэж бол ойлгож болно. Одоо ерөөхдөө бол энтэй адилхан гэвэл одоо хэдүүлээ бол iMac-ийг гэрж болж байна. Би бол iMac хэрэглээд ерөөхдөө бол нэг 3 жил болж байна. iMac бол ерөөхдөө бол би анх удаж явахад за энэ iMac-тай болчихвол өстэй энэ хорвоо ертөнцийг өөрчлөх юм шиг боддог байсан. Гэхдээ бол iMac бол ерөөхдөө их entertainment хэрэглээнд их зүгээр кино үзэх, дуу сонсох, зураг үзэх. Ягаад тэгэхээр speaker сайтай, хоёр дэлгэцний нягтрал, өнгөний гаргалт бол шал өөр байдаг. Яхаа зүгээр тийм тоглоом бол мэдээж тоглож болно. Одоо жишээ нь видео график хянаж болно. Гэхдээ энэ чипсэд мобайл байдаг болохоор бас тийм десктоп компьютерүүд бодвол арай гүйцэхэд хэцүү байдаг. За энд бас би нэг томоохон ялгааг харж байна. За энд одоо давуу сул талуудыг харсан байна. За мэдээж нь костын хувьд бол одоо зөөврийн хувьд бол мэдээж бол ноутбук яллаа. За үн хүртэхийн хувьд бол мэдээж десктоп ялна. Яагаад вэ гэхээр энэ десктоп маань бол хавьгүй ноутбукийг бол хавьгүй бага зарлаар бүтнэ. Ноутбук маань ерөөхдөө бол тийм зөөврийн хэлбэртэй болохоор адаглал батарей, за тэгээд мобайл чипсэт гэх бүх юмыг ерөөхдөө нэг багтаацсан байдаг болохоор ерөөхдөө бол десктопыг бол бодвол нэлээд үнэтэй байдаг. Одоо чинь энэ хоёулаа адилхан үзүүлэлттэй байлаа гэж бодоход лаптоп маань арай илүү үнэтэй гэж бол ерөөхдөө ойлгож болно. Зөөврийн хувьд бол ойлгомжтой. Мэдээж ноутбук бол зөөж явахд бол арай илүү амархан байдаг. За процессор буюу одоо ямар нэгэн зүйлийг тооцоолон бодоход бол десктоп илүү байдаг. За одоо энэ нэг одоо нөгөө угсрахад тийм ээ одоо ингээл бид нар десктопаа ингээл энэ тийш ингээл аваад нөхөд ингээл баахан маус, кейборд одоо нөгөө тэжээлийн блокийн ингээл маш олон заалгууруудыг залгадаг тийм ээ. Харин ноутбукнд бол иймэрхүү юм бол байдгүй. За энэ кейбордны хувьд бол одоо Namlock ерөөхдөө бол бүх кейбордод бол байдаг. За ерөөхдөө бол 14, 15 инчээс бол бага одоо resolutionтэй инчтэй дэлгэцтэй ноутбукуд бол тийм Namlock байдгүйгээс сул талтай. За ерөөхдөө бол дэлгэцийн харьцаа бол ихэвчлэн нэг 15 инчээс бол түүнээс дээш инчтэй байдаг десктопын хувьд. За харин нөгөө ноутбук маань 10 инчээс 17 инч хүртэл одоогор бол ерөөхдөө бол байдаг. 10, 11, 13, 15, 17 гэж байж байгаа. За мэдээ чинь 17 бас бол дээшээ бол байгаа. Ерөөхдөө бол бас саяхан 4K дэлгэцтэй зөндөө юмнууд гарсан curved дэлгэцтэй юмнууд бол байдаг. За энэ дэр одоо хамгийн чухал зүйл гарч ирж байна. Upgrading гэж юм. Энэ бол нэмэлт сайжруулалт гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө бол ноутбукийг одоо бид нар сайжрууллаа гэж бодоход CPU нь өөрөө борд дээр ерөөхдөө бол байдаг гэж бол та бүхэн баг ойлгочод бол гимгүү. За тийм болохоор ерөөхдөө бол одоо нэмэлт сайжруулалт хийхэд хэцүү. Одоо RAM-ны слот нэг 2 ширхэг байдаг ч юм уу 4 байдаг ч юм уу тийм тэрнээс дэшиг байдгүй. За одоо graphic cardтай байлаа гэж бодох нь тэр нөр mobile chipset. Гэхдээ бол ихэвчлэн ноутбукны маань graphic card бол одоо Intel-ийн CPU дээр байдаг одоо CPU дээр одоо сүрлсэн graphic card гэх юм уу да тиймэрхүү байдаг болохоор бас тоглоом тоглох одоо нэг 3D дээр ажиллахад бол хэцүү байдаг. За одоо чинь би нэг процессортэй байлаа гэхэд өөрөө тийм миний боордон дээр таарах graphic card-ыг үснээр ийшээ сонгоо хийчих болохоор ерөөхдөө компьютер сайжруулахад бол хамаагүй давуу талтай байдаг десктоп. За тоглоомын хувьд ч гэсэн бол мэдээж десктоп компьютер бол хамаагүй илүү яагаад вэ гэхээр нэгт энэ
хүчин чадал за дээдл нь бүр 1000-аас дээш ингэж ваттыг одоо тэжээлийн блок дээр авах боломжтой. Тийм болохоор ерөөхдөө бол маш олон нэмэлт тийм ээ одоо усан хөргөөр одоо 2 3 4 ширхэг одоо тийм жипүүд хамт хийх хөргөлтийн тал дээр шийддэг. За ерөөхдөө бол энэ ноутбукн дээр хүмүүс их андуураад байдаг. Тэр нь юу гэхээр ингээд ерөөхдөө хааж ус ингээд зөөвөр лава явчин тийм ээ. Хүссэн тоглоом ингээд тулгаа тоглож гэж боддог. Гэхдээ бол хэцүү. Ихэнх ноутбук ерөөхдөө бол өөр дээр тусдаа график карт CPU дээр байдаг сүрдсэн график карттай байдаг болохоор тоглоом тоглоход хэцүү. За тэгээд өөрөө тийм тусдаа график карттай байлаа ч гэсэн тэр нь бол mobile chipset байдаг. Тийм болохоор ерөөхдөө бол GTX 980M байлаа гэж бодоход одоо жишээ нь зүгээр GTX 980-аас бол нэг 25-аас 50% хүртэл тийм бага ухтамжтай. Тэгээд мэдээж чинь таны компьютерыг ачаалуулна. Цэнигийг бол маш хурдан ингэж иддэг. Тэгээд компьютер чинь хаална. Алсны дараа гацалт үүсч эхэлдэг. Тэгээд халаал тэгээд тоглоод авах юм бол тэр ноутбукны чи одоо нэг амьдрах хугацаа бол мэдээж тийм асар бага болдог. За энэ дөр бол мэдээж нэмэлт засваруудын хувьд бол ялгаа бол байж гэн. Одоо жишээ нь бид нар десктоп компьютер маань процессор өвдөрлөө ихэд борд сөлчин RAM сөлчин юм сөлөх боломжтой. Ноутбукны хувьд бол бас тэр болгон тийм таараад байхгүй. Ерөөхдөө бол тэр ноутбукийг үйлдвэрлэж байгаа тэр үйлдвэрүүдээс л тохирсон борд юмнуудыг авдаг. Тэгээ борд шатах юм бол дахиад нөгөө борд таарах борд аавна гэсэн. Ялангуяа Монголд үүдэн хүмүүс бол тэр борд олвол асуудалтай байдаг. Ноутбукийг бол энгийн хэрэглээнд эсвэл одоо зөөвөрлж явдаг тиймэрхүү хүмүүст хэрэгтэй гэж ойлгож байна. Түүнээс гэртээ ноутбук тавьчаа тоглоод байхад хэцүү. Яг хөө тийм гейминг зориулттай ноутбукуд байдаг. Гэхдээ тэр бас л хязгаарлагдмал. Яагаад гэхээр маш их халалцтай. Яг зүгээр сүүлд харахад би одоо юу үлээ тэр чинь гейминг лаптоп. За би бас нэрийн сайн мартаад байна. Өөр дөр бүр ингээд давхар хөргүүртэй юмнууд бол ерөөхдөө бол гараа авцсан байсан. За эдгээр бол биш ээ. Бүр амар. Одоо энэ үү те ROG GX 700 гэдэг. Энэ бол өөр дээрээ тийм нэмэлт тийм хөргүүртэй байна. Энийг нь тийм болохоор ерөөхдөө та нар ноутбук авлаа гэж бодоход одоо ийм гайхалтай тийм техниктэй архитектуртай энэ ноутбук хүртэл юм хөргүүртэй байхад бол энгийн ноутбукн дээр бол тийм тоглоод байхад бас нэлээд хэцүү гэж дахин сануулж илээ. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Манай монголчуудын ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хамгийн андуураад байдаг юм бол workstation, gaming, PC хоёроо андуураад байдаг. За ерөөхдөө энэ workstation гэдэг маань юу юм бэ гэхээр одоо жишээ нь өндөр ажилд бол ерөөхдөө бол зориулсан тийм компьютер үйлж байгаа. За gaming PC бол мэдээж тоглоход зориулсан компьютер. Энэ хоёр юугаар ялгаатай юм бэ гэхээр workstation-ыг бол би одоо та нарт бол их энгийнээр тайлбарлая. Одоо ерөөхдөө бол workstation компьютерууд бол ерөөхдөө бол тийм track маяг юм байдаг. Одоо энэ ачааны машин байдаг тийм ээ. Магадгүй энэ ачааны машинаар бол тийм хурдан явдаггүй. Гэхдээ эдний өөр дөр авч байгаа ачаал нь маш өндөр чадамжтай байдаг тийм ээ. Тийм болохоор workstation компьютерууд маань маш өндөр ачааллыг өөр дөр хүлээж аваад тэрийг ингэж гүйцэтгэж одоо үр дүнг бол бий болгож идэг. За гейминг төрлийн компьютерууд бол ерөөхдөө бол одоо BMW гэж ойлгож болно. Ferrari ч юм уу тийм ээ. Маш хурдан. Аливаа үйлдэлүүдийг бол нэг үйлдэлийг бол маш хурдан хийж чадна. Гэхдээ энэ дээр өөр дөр хүлээж авах ачааны даац бол ачаагаар одоо үзвэл ачааны даац маш бага байдаг. Одоо манай workstation маань болохоор яах нь өөрөө удаан ч гэсэн одоо удаан гэхэд бас хэцүү. Ерөөхдөө бол маш их хэмжээний тийм ачааллыг бол өөр дөр авч чаддаг. За gaming PC бол нэг үйлдэлийг маш хурдан хийдэг бол workstation компьютер нь олон үйлдэлийг зэрэг хийдгээрээ арай илүү тийм баланс хийдгээрээ арай илүү байдаг гэж бол та бүхэн ойлгохжул их зүгээр. За тэгээд энэ CPU дээр бас ялгаа байдаг. Манайхан бас workstation авахдаа их алдаа гараад байдаг. Тэр алдаа нь юу вэ гэхээр ингээл workstation компьютер гэхээр одоо i7 шүү дээ юм уу тийм ээ. Ингээл i7 CPU-тай ингээл тийм RAM өдөртэй ингээл GeForce өдөр иймэрхүү юмнууд бол аваад байдаг. Энэ бол их буруу. Яагаад вэ гэхээр энэ workstation компьютерууд маань ихэвчлэн Xeon CPU-тэй байдаг. За Xeon CPU нь бол ерөөхдөө бол маш өндөр хаалтад маш олон ажиллах боломжтой, эдлэгээ хурдан за тэгээд энэ дээр маш дотроо маш олон кортой байдаг тийм CPU-нүүд байдаг. За эдгээр бол ерөөхдөө бол workstation маяг дээр. Түүнээс бол gaming PC i7 гэж бол. Ерөөхдөө бол workstation, gaming PC-ийн том ялгаа юу вэ гэхээр CPU-ний л ялгаа ба. За Xeon CPU бол ерөөхдөө бол нэлээд өндөр байдаг. Энэ хоёрын зориулт бол өөр. Энэ бол ерөөхдөө бол work одоо ажлын зориулттай. За энэ бол тоглоомын зориулттай CPU гэж ойлгож байна. За энэний дараа бас дахиад юм байгаа. За энэ одоо CPU-гээ зөв таалаа гэж бодоход манай workstation төрлийн компьютер авч байгаа хүмүүс GTX одоо 1080, 980 гээл ерөөхдөө иймэрхүү картууд аваад байдаг.
Энэ картуудын маань өөрөө тийм архитектур нь өөр байдаг л та. Одоо жишээ нь 3D зориулсан ерөөд бол ихэвчлэн тийм workstation компьютерүүд бол 3D зориулттай байдаг. Тоглоом тоглоход видео засахад. Тиймэрхүү компьютерүүд бол Nvidia-гийн тийм Quadro гэдэг карт илүү байдаг. Энэний бол архитектур шал өөр. Энэ бол арай илүү 3D дээр ажиллана. Түүнээс л одоо бас хүмүүсийг анзаараад хахад энэ Quadro баг номер 1 карт гэж ойлгоод гейминг компьютер тийм Quadro карт аваад байдаг. За энэ бол бас буруу. Яагаад гэхээр энэ хоёрын архитектур нь шал өөр байдаг. Quadro бол ерөөхдөө 3D render хийхэд зориулагдсан тийм болохоор Quadro-г хизээж одоо гейминг төрлийн компьютер дээр бол авч болохгүй. Харин одоо GTX 1080 эдрэг бол нэг тийм юм дээр бол авах шаардлага байхгүй. Workstation төрлийн компьютерт бол авч болохгүй гэдгийг хэлэх гээд байна. Энэ дэр бол маш олон хүмүүс алдаг. Тийм болохоор workstation компьютер бол Xeon CPU-тэй авах хэрэгтэй. За мэдээж Nvidia-гийн карт нь бас өөр байх хэрэгтэй. Gaming PC бол i7 байхад бол алдахгүй. i3, i5 байхад бол зүгээр. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. За тэгээд энэ CPU-ний талаар бас хүмүүс их мэдээлэл бага байдаг. За энэ дээр одоо ингээл хүмүүс үзэнгүүтээ ерөөхдөө бол Core-ийн яриа. За i3 гэхээр л илүү, i5 гэхээр илүү гэж явцдаг. За ерөөхдөө бол тэр үнэн л дээ. Гэтэ одоо энэ зурагнаас бол та нар одоо CPU-гээ одоо сонгож авахд бол хамгийн хэрэгтэй инфографик зураг харагдаж. За Celeron гэхээр л муу болоод идэг. За Celeron бол одоо энгийн зориултын CPU бол байж болж байна. За Celeron-ыг ашигласнаар бол одоо бид нэг зураг хуулах, ерөнхийдөө зураг мөр видеонуудаа үзэж болох нь байна, имэйлээ үзэж болно. За энгийн тоглоомнуудыг тоглож болох нь байна тийм ээ. За мэдээч бол Facebook ухаж болно. За энэ дэр бол word processing гэж энэ дэр бол одоо нөгөө Microsoft Word гэх мэтчлийн энгийн тийм аль болох тийм бичгийн хэлбэрийн тэр render баг хийдэг тийм програмуудыг бол ашиглана гэж байна. За энэ Pentium Insight гэхээр одоо Pentium 4 гэж яваад идэг. За энэ Pentium маань бас арай илүү бах нэ. DVD дээр бичдэг баах нь. За ерөөдөө бол IP утсаар ингээ ярихад бол арай илүү бахан. За ингээд энгийн бас арай илүү өмнөхөд бол default програм дээр ажиллах боломжтой байдаг хан тийм ээ. За ингээд Core i3, i5, i7 гэдээ яваад ирэнгүүтээ. За i3 дээр бол өндөр чанарын одоо видео үзэхэд бол гацхгүй гэж энэ дээр тийм ээ. За энэ дээр бол 3D тоглоомыг тоглоход бол асуудал бол ер нь бол байгаа. За хүнтэй видео колл хийн гэж. Энэ видео коллын цаанаас рендер явуулж идэг болохоор энэ их чухал байх нь байна. За одоо видео татах одоо ингээд апплод хийхэд их чухал. Яагаад гэвэл энэний ард бүгдээр процесс явагдчихэдэг. За ерөөхдөө бол энэ multitask AdWords-д Office application гэдэг маань ерөөхдөө бол олон програмыг зэрэг ажиллуулах боломжтой явж байна. Одоо i5 болоод ирэнгүүт i3 бас юугаар илүү бэ гэхээр interactive social network гэж юм тийм ээ. Одоо жишээ нь маш олон тийм RAM ажиллуулах, маш олон процесс хийх тийм social network-ийн төрлөөтэй арай илүү холбогдож ажиллана i3 бодвол. За ерөөхдөө бол communication буюу харилцаа холбоонд бол нэг тийм өндөр бол ялгаа бол байхгүй гэж. За энэ тоглоомын төрөлд play social online games гэж юм тийм ээ. Одоо интернетээр холбогддог тоглоомуудыг тоглоход бол арай илүү. Ерөөхдөө бол тийм одоо Sims Members гэл энгийн мөртлөө график шаарддаг процесс шаарддаг тоглоомуудыг бол тоглож болно гэсэн үг. За одоо энэ i5 дээр бол ерөөхдөө бол тийм create home videos гэж юм тийм ээ. Видео монтажлж болно гэж. i3 дээр болно гэж энэ гэхдээ ерөөхдөө бол CPU-г сонгохдоо i5-аас дээшээ байх хэрэгтэй видео рендерлэгч байгаа бол за энгийн видеонууд гэж шүү дээ. За хэрвээ i5 бол одоо бид нэр technical applications буюу одоо Unity юм уу тийм ээ, After Effects, DaVinci Resolve, Nuke ч гэдэг юм уу тийм ээ, тийм өндөр хэмжээний тийм програмуудыг ашиглах боломжтой гэсэн үг. За одоо энэ вебсайт хийн гэхээр одоо Photoshop гэл олон төрлийн тийм өндөр процесс шаарддаг тийм програмуудыг ажиллуулах боломжтой гэж байна. Энэ game chat гэдэг нь одоо тоглож байхдаа тэрийг одоо broadcast хийх юм уу тийм одоо live хийх юм эсвэл найзтайгаа ингээд видео call хийгээд group тоглоход бол арай илүү дээр гэж байна. За play intense online games гэж байна. За энэ бол ерөөхдөө бүхий л тоглоомыг бол ерөөхдөө тоглож болно гэж байна. Онлайнаар бол ерөөхдөө галзуу гоё тоглоомуудыг тоглож болно гэж байна. За iTunes дээр бол ерөөхдөө HD буюу одоо HD болон түүнээс дээшээ видеонууд ерөөхдөө янзлахад хийхэд ерөөхдөө бол арай илүү зүгээр гэсэн зөвлөгөөг бол эндээс бол өгч байна. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. За мэдээж амлсан эсороо 1000 subscriber-тай болонгуудаа нэг хүнд Steam-ийн K өгнө гэсэн. За тэгээд Premium Random CDK бэлдсэн байгаа. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Яг одоо энэ хэсгийг үзэж байгаа хүн магадгүй та хамгийн анхных нь байж магадгүй эсвэл аль хэдийн хоцорсон хүн байж магадгүй. Тийм болохоор хэрвээ та хамгийн анх удаа үзэж байгаа бол энэ Steam-ийн K-ийг яг одоо Steam-ээ оруулаад redeem хийж аваарай. За тэгэхээр энэ Premium K ирсэн. Тэгсэн чинь Space
Paramers гэдэг тоглоом ирлээ. За энэ тоглоом бол $999 үнэтэй тоглоом байсан. Хямдварсан байсан да. Хямдварлал 1 сарын 17-нд дуусна. $0.99 болсон байлаа. Гэхдээ эмэг чамлаад яг магадгүй та нэг $999 авахыг хүсчихвэл 1 сарын 18-нд энэ кодоор redeem хийгээрэй. За тэгээ ягаад энэ дээр ингэж хийсэн бэ гэхээр яг үздэг хүмүүстэй зориулж энийг видеонд дундуур орууллаа. За тэгээ надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа giveaway-г иймэрхүү маягаар хийгээ явна. Амжилт хүсье. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. За график карт гэдэг хүн сэдв байсан. Гэхдээ энэ график карт дээр одоо би та нарт хэлэхэд бол та нар тоглоом тоглох гайгүй бол тийм ээ. За эсвэл видео монтажлах гайгүй бол та нар тийм өндөр график карт ямар нэг тийм шаардлага байхгүй. Одоо жишээ нь энгийн хэрэглээнд бол за нэг 512 МБ, за 512 МБ GTX карт гэж одоо байх юм болоо да. GeForce картууд бол байгаа. Иймэрхүү картуудыг бол ерөөхдөө бол ашиглан за эсвэл одоо AMD Radeon юм хямдхан картуудыг бол та нар хямдхан карттай компьютерыг бол худалдаж авах бол болно гэсэн. Хэрвээ тоглоом тоглох гэж байгаа бол одоо та нар заавалчгүй юу л ах хэрэгтэй. Ерөнхийдөө бол график тоглоом тоглох гэж байгаа бол та нар GeForce-ийн GTX серийн картуудыг бол ерөнхийдөө бол авах хэрэгтэй. 660, 760, 960, 980 гэх эдгээр одоо юу яриад байгаа юм бэ гэхээр одоо чинь эдгээр бол энэ ардлын бага энэ хоёр тоол энэ ирэмтний одоо нөлөөллийн тоо гэж ойлгож болно. За 960 бол мэдээж 980-аас муу байх юм тийм ээ. За 970 бол 980-аас муу байх. Тэгсэн чинь энэ дээр бол GTX 680 гэж ивэл одоо баг GTX 960-аас бараг л илүү марк юм байдаг. Яагаад вэ гэхээр тэр одоо төрлийнхөө сервисийн хамгийн дээд түвшний карт гэж бол та бүхэн бол ойлгож байна. 80 бол хамгийн өндөр түвшний карт. Одоо хүмүүсээс андуураад GeForce GTX 750 Ti одоо GeForce GTX 680 гэдэг хоёр картыг өрсөлдүүлэх үзье. За GTX 750 Ti бол GTX-ийн 750-ыг сайжруулсан үйлбэр гэж бол үздэг. За энэ хоёр бол үүний хувьд бол нэг иймэрхүү ялгаатай байна. За тэгвэл чинь 6 сер болохоор одоо энэ хүмүүсийн таамаглалаар эндээс бол муу байгаад байдаг тийм ээ. Тэг одоо энэ дээр бол график дээр бол яалтчгүй юу илүү байна. GTX 680 тоглолтын дээр GTX 680 ерөөхдөө бол ингээ илүү бол явчихж байгаа. Тийм болохоор энэ график картныхаа юуг сонгоо явуул зүгээр. 80 серүүдийн сонгоо явуул арай илүү зүгээр гэж. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Компьютерийн хардыг бол мэдээж бид нар бол сонгох хэрэгтэй тийм ээ. Hard drive гэдэг. За энэ hard drive дээр бол ерөөхдөө бол та нар Western Digital-ийн hard ч юм уу тийм ээ. Ерөөхдөө тиймэрхүү Seagate-ийн хардуудыг бол сонгоно. Ерөөхдөө бол Монголд бол их түгээмэлүүддэг. Тийм болохоор бас нэг тийм энэ дээр бол нэг тийм санаа зовоод байх хэрэггүй. За hard one дотор хоёр төрөл байгаа. SSD vs HDD гэдэг. За SSD vs HDD-ийн ялгаа бол та нар бол эндээс бол үзэж болно. Бас компьютероо хэрхэн гацалтаас аврах вэ гэдэг видео хичээл бас энэний бол дэлгэрэнгүй мэдээллийг бол миний YouTube channel-аас ороо үзчихэр гэж хэлмээр байна. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. За OS гэж байгаа. Operating System буюу үйлдвэрлэлийн систем. Та Windows ашиглах уу, Mac OS ашиглах уу, энэ бусдад Linux үйлдвэрлэлийн системийг ашиглах уу гэж байгаа. За тэгэхээр Mac OS одоо Windows л байна л да. Ерөнхийдөө зах зээлийн хувьд. За ерөнхийдөө бол Mac-ийг бол ерөнхийдөө бол тийм Apple processor гаргаж байгаа MacBook, iMac, MacBook Pro ч юм уу тийм ээ. Тиймэрхүү үйлдвэрлэлийн цаанаас зөвхөн Mac-ийн Apple-ийн одоо бүтээгдэхүүнүүд дээр гардаг. Хэрвээ та нар үзэх юм бол Hackintosh гэдэг Apple зүгээр desktop дээр суулгаж болно. Гэхдээ бас нэг тийм гоё байгаад идэггүй. За тэгэхээр Mac vs Windows дээр бол ямар ялгаа байгаад байгаа юм бэ гэхээр энэ дээр ерөөхдөө програмчлал ялгаа байгаа. Нэг өндөр бол програмчлалын ялгаа байхгүй. Одоо Windows дээр байдаг зарим аппликейшн бол энд Mac дээр байхгүй. Mac дээр байдаг зарим аппликейшн бол Windows дээр байхгүй. Түүнээс бол ерөөхдөө ихэнх Google Chrome, After Effects хэрэглээний эрэлттэй програмууд бол аль алин дээр нь байж байгаа. За энэ дээр ганц ялгаатай тал нь юу юм бэ гэхээр энэ зүгээр дотоод user experience байгаа. User interface хоёр л байна. Тийм ээ одоо энэ нэмэлтээр ирдэг энэ програмууд байна. За одоо жишээ нь юу гэдгийг нэмэлт апдейтууд, App Store иймэрхүү зүйлүүдээр л ерөөхдөө бол ялгагдчихж байгаа. Арай илүү Mac нь бол тийм арай илүү тийм жоохон тансаг маягийн байсан. Одоо гэхдээ нэг тийм тансаг маягаар бол байхад бас жоохон хэцүү болчиход байгаа. Тийм болохоор хэцүү. Одоо жишээ нь та нарын давхар хэлэхэд энэ graphics гэдэг дээр энэ дээр л харж байна тийм ээ. За энэ дээр энэ хоёр graphic card байгааг бол та нар харж байна. AMD Radeon HD 6750M гэж байна. M гэдэг маань mobile буюу тийм ээ. Энгийн одоо энэ картнаас илүү биш гэсэн. За энэ дэр нэг график карт гарч ирээд байна тийм ээ. Энэ график карт нь юу гэхээр миний CPU дээр байгаа. Одоо энэ i++ CPU дээр маань байгаа. Суурилсан график карт гэж бол ойлгож байна. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Одоо Apple-ыг бол сонирхож байгаа хүмүүс байж магадгүй. MacBook гэж яриад байдаг тийм ээ. Энэ MacBook нь яг юу юм? Яг яадаг юм? Энэ талаар бас
ярилцъя л да. Энэ бол сүүлд гарсан хувилбарууд гэж байна. За энэ талаар бол би яриад яг ерөөхдөө энгийн тайлбар гэлжээ. За энгийн MacBook гэж байгаа. За энэ бол ерөөхдөө бол тийм энгийн одоо чинь интернет ухах зориултын хөнгөн авсаархан тийм хувилбар гэж бол ойлгож болно. За энэ үүний дараа бас MacBook Air гэж байна. Одоо энэ MacBook-ийн бас нэмгэн хувилбар гэж бол ойлгож болно. Одоо энийгээ бодвол бас тийм тансаг бол биш. Гэхдээ энэ бол илүү арай илүү 11, 13 гэсэн. Одоо инчийн сонголттой байгаа. Энэ бол 12 байдаг шиг санагдаад байна. Би хэрвээ буруу санаагүй бол 12 инч чинь тийм ээ. Одоо MacBook Pro гэж. За MacBook Pro гэдэг маань ерөөхдөө бол MacBook Professional гэсэн үгний товчлол гэж бол хүмүүс бол ярьдаг. Ерөөхдөө бол арай илүү өндөр үзүүлэлтийн тийм ээ. Одоо видео хяналтах, тиймэрхүү зориултах байдаг. За мэдээж жижиг сажиг ерөөхдөө Dota мото их тоглоомуудыг тоглох боломжтой компьютер байж байгаа. Тийм болохоор хэрвээ та нар одоо жишээ нь оюутан бол тийм ээ. Тоглоом тоглодог. Ялангуяа охтууд бол MacBook Air авахд бол их гоё байдаг. За эрчүүд бол ерөөхдөө бол MacBook Pro аваа тоглоомч тоглоод юмнуудаа хийчин. За iMac-ийг бол хүмүүс их сонирхоод байдаг. Энэ ерөөхдөө бол бас л ноутбуктай адилхан үзүүлэлттэй энгийн авсархан all-in-one PC. Та нар бол энэ дээр бол тоглоом тоглох гэж авахгүй. Энэ дээр бол одоо энгийн аппликейшнүүдэд ажиллуулаа, тоглоом ингээ гацалттай тоглох юм уу тиймэрхүү маркер бол ажиллуулж болно. Түүнээс бол энэ бол ноутбукоос баг ялгараад авахгүй үйлдэлтэй гэж бол ойлгож байна. За энэ дээр бол Mac Pro гэж юм тийм ээ. За одоо энэ баг одоо процессор юм да өөрөө. Хэрвээ одоо үнэхээр тийм Mac-д таартай бол одоо Mac Pro та нар бол авч болно. Хар биетэй юм гоё юм байж байгаа. За тэгэхээр миний бол та бүхэнд бас нэрэ нэвтрүүлгийн ивент хийгч. I see. хамгийн сануулах ёстой зүйл бол компьютерийн брэнд гэж байдаг тийм ээ. За брендийн хувьд бол одоо ялангуяа бол ихэнх нь дандаа ингээл нэг Cooler Master ч юм уу тийм ээ. Thermaltake кейсүүдтэй явждаг. Ямар брэнд юм битггүй. Ерөнхийдөө бол иймэрхүү кейстэй бол тэр бол ерөнхийдөө бол угсарсан компьютер гэж бол ойлгож байна. Одоо жишээ нь Dell-ийн ноутбук компьютерүүд бол их зүгээр байдаг. Надад бол их таалагддаг. За дараад нь бол Apple-ийн бүтээгдэхүүнүүд их зүгээр. Ерөнхийдөө бол яагаад зүгээр юм бэ гэхээр брэндүүд бол бүх юмнуудаа өөрсдийнхөө нэр үндийш бодон зах зээлийн чадамжийгш бодоод ерөнхийдөө бол жоохон үнэтэй ч гэсэн ерөнхийдөө бол бүх юм гоё сайхан таарсан нүнжигтэй тийм компьютерүүдийг ерөнхийдөө бол хийгээ өвчтэй. За одоо юу гэдгийг Apple-ийн бас л яг энэ адилхан нүнжигтэй бүх юм тааруулж яждаг болохоор угсарсан энгийн компьютеруудыг бодвол арай илүү эдлэгэн улаан байдаг. За энэ хоорондоо яг үндсэндээ бол яг ямар ялгаа байгаад байгаа юм бэ гэхээр одоо жишээ нь Dell PC одоо Dell-ийн компьютер юугаараа одоо тий угсарсан компьютерс зөрүүтэй юм бэ гэхээр одоо board байж болох юм. За тэгээд дотроо байгаа одоо нэмэлт энэ чипсетүүд ерөөхдөө бол хамт байвал арай илүү удаан ерөөхдөө арай илүү зохицож ажиллана. Энэ сенсний урд ийм байвал бүх тооцоо гэждэг. За ерөөхдөө бол бас зүгээр тийм угсарсан компьютерүүдийг яадаг гэхээр за энийг ингэчүүл гоё тэрийг тэгчүүл гоё гэсэн компьютерүүд бол их байдаг. Яг бүр гоё таарсан компьютер бол байдаг. Гэхдээ ерөөхдөө бол бас тийм компьютер нэг 100-д нэг 10 байдаг ч юм уу тийм ээ. Ерөөхдөө бол их цөөхөн байдаг болохоор бас тэрнээс бол айх хэрэгтэй. Надтай хамт байсан та бүгдд бол маш их баяртай. Тэгээд жоохон удаан ирсэн байж магадгүй гэхдээ хайдад бас хэрэгтэй зүйл өгсөн болов уу гэж бодож байна. Тэгээд ноутбук одоо авч байгаа бол Amazon-оос авдаг ч юм уу тийм ээ. Тэндээс авал арай илүү хямдхан байдаг. Эсвэл Монголын компьютер зарж байгаа газрууд бол хамаагүй өндөр нисгцэн үнэтэй юм зардаг. Жоохон хуучирсан юмыг хуучирсан үнэтэй үнээр зараад идэг. Тийм болохоор бас тиймэрхүү үнээс ус таад бас зайлсхийх хэрэгтэй. Тэдний ганц давуу тал юу вэ гэхээр та нарт баталгаа өгж байгаа. Тийм болохоор баталгаатай жоохон өндөр үнэтэй хуучирсан компьютер авах уу эсвэл баталгаагүй шинэ хямдхан үнэтэй компьютер авах энэ бол та бүхний сонголт. Гэхдээ Intel CPU гэж байгаа. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. За ерөөхдөө бол Intel CPU бол дэлхийд бол тэргүүлэгч. За дараад нь AMD CPU гэж байгаа. Одоо ерөөхдөө бол AMD бол хямдхан мөртлөө тийм жоохон үзүүлэлт сайтай CPU-нүүд байдаг. Гэхдээ бол мэдээч бол Intel-ийг гүйцэтгэв. Тийм болохоор хоёр CPU-ний сонголт гарч ирэх юм бол Intel-ийг сонгоорой гэж хэлье. Та хамтдаа та бүдэд бол маш их баярлалаа. Би бас сүүлд нь бас дахиад бүх юмнуудаа хэлье. Ноутбук авах уу, десктоп авах уу тэрнийгээ сайн бод. Ерөөхдөө бол ажил хийхэд юмнуудаа ингээд одоо өндөр тоглоом тоглох эсвэл өндөр RAM, CPU шаардсан програм ажиллуулах гэж байгаа бол миний хувьд бол десктоп нь зүгээр. Хэрвээ үнэхээр ингээд ноутбук ингээд байнга аваалтай энэ тэнтгүү ингээд гэртээ жоохон ажил хийх боломж өгч юм гэртээ тухгүй ингээд сургууль одоо кафе дээр ордог бол ноутбук зүгээр. Гэхдээ бол тэн дээр бол гайхалтай тоглоно. Гайхалтай гацалтгүй програм дээр бол ажиллана гэдэг бол хэцүү. Workstation компьютер авч байгаа CPU-н дээр Xeon-ыг анхаар тийм ээ. Видео карт анхаар. Gaming PC авч байгаа GTX-ыг анхаар. i3-ыг анхаар. i5-аар. За тэгээд нөгөө i3 чинь бас Wii гэж байдаг тийм ээ. Wii-ээрээ бас явчихж байгаа. Аль болох сүүлийн Wii-г ав. За график карт авахдаа одоо GTX картын 80 сериудыг авчээ. За hard авахдаа одоо Seagate, Western Digital аль хэрвээ боломжтой бол SSD авах их зүгээр. Ялангуяа Samsung-ийн. За RAM авахдаа бол та нарын компьютер бол зүгээр интернет хутаг бол Facebook хутаг бол 4 GB байхад бол болно. За нэмэлт өөр програмууд ажиллуулдаг бол 8 GB байх шаардлагатай. За operating system бол нэг тийм онц бол биш.
та нар өөрсдөөс ч хамаартай. За брэнд дээр бол анхаарахтай аль болох тийм ухсраагүй компьютерүүд авчвал арай илүү тийм зүгээр үүдэг. Яагаад вэ гэхээр эдлэгээ маш удаан гэж бол ойлгож болно. За тэгээд хамтдаа байсан та бүдэд бол маш их баярлалаа. Та хэдэд компьютерөө зөв сонгох чинь тодорхой хэмжээний тус болсон болов уу гэж найдаж байна. Баяр таа.